одоо өөрсдийнхөө бэлтгэл хийдэг хугацаанд өмсгөн сурчлага болж чадах юм уу? Иргэд бол чадахгүй зүгээр л таныг шал дэмий мөнгө зарцуулдаг гэдэг. Соёлын сайд ч гэсэн ер нь бол бас үр дүнгүй ажил гэдэг. Угаас яаж шалсан бэ? Хүн бэлтгэл дээр өнөөдрийн байдлаар Фулэн багтаар дамжуулаад 215 сая хүнд хүрсэн байна. За бид нар яаж гаргаж ирсэн бэ? Энэ бол судалгаагаар дэлхийд байдаг олон улсын судалгааны байгууллагаар гараад ирсэн судалгаа байгаа. Та бүх энэний мэдээллийг авъя гэвэл би одоо 2025 оны 6 сард өөрийнхөө тайланг тавихтаа албан ёсоор өөрийнхөө пэйж хуудсан дээр бүтэн хэмжээний бүрэн тайлан тавьсан байгаа. Энэ ингээд юу гэдэг нэг сайд зүгээр амаараа хэлээд байгаа зүйл бол биш. 215 сая хүнд хүрэхтэй сошиалоор дамжуулж яаж хүрсэн, за одоо телевизүүдээр дамжиж яаж хүрсэн, тамирчдаараа дамжиж яаж хүрсэн бэ гэдгийг харуулсан байгаа. За та бүхэн одоо харсан physical Asia гэдэг спортоор дамжуулж хүнд яаж нөлөөлж болж байгааг гэдэг бид бүгдээрээ цогтой харлаа шүү дээ. Яг энэ болж байна тийм. За яг энэнтэй адилхан би одоо таныг бол ингээд нэг талтай уучлаарай, би одоо танд яг одоо энд дахиад хэлчихье. Таныг бол юм нэг талтай хитрхи одоо мушигсан хэвлэл мэдээллээр шахаж байна гэж бодож байна. Та тэнцвэртэй мэдээлэл гаргах ёстой. Яагаад гэхээр аливаа зүйл гэдэг бол урт хугацаанд тогтвортой хийгдэх ёстой. Премьер лиг гэдэг бол 4 тэрбум хүн үздэг. Премьер лигийн эхний 10-т багтдаг баг бол Фулэн баг. За Фулэн багийн яг хуу ингээд бэлтгэлийн жерсин дээр тавилаа гэдэг ийм одоо юу гэдэг шүүмжлэл байна. Энийг бас хүлээж авч байна. Гэхдээ энэ бэлтгэлийн жерси гэдэг бол зүйл бол юу вэ гэхээр энэ хүмүүс талбай дээр бүтэн өмсдөг. Мөн түүнээс гадна хэвлэлийн мэдэн дээр гарахтаа хамгийн түрүүнд өмсдөг. Талбай дээр тоглолтоос гараад хувцас солиод гарахтаа хэвлэл мэдээ хийх хэвлэлд одоо ярьслага өгтөө өмсдөг хувцснууд. Үүнээс гадна энд байдаг тамирчид дангаараа л нэг нь 65-аас 70 сая дагагчтай ийм хүмүүс байдаг. За энэ чутгаараа бид нар энэ олон хэмжээний хүмүүст хүрч чадж байгаа. Нөгөө талдаа ер нь урлаг спортоор дамжуулж улс орн болгон өөрийнхөө улсыг ингэ сурталчилдаг. За бид нар яагаад Премьер лигийн Фулэн багтаа хамтарсан бэ гэхээр хамгийн дээдлийн багууд Арсеналч байд юм уу, одоо юу гэдэг Ювентус гэдэг Барселоногийн одоо Барса гэдэг энэ багууд бүгд бид нар санал өгсөн. Гэхдээ хамгийн багадаа 10 сая доллароос 30 сая долларын санал өгсөн. Бид нар нөгөө талдаа ингэж яхад энийг хамгийн бага үнэтэй бөгөөд хамгийн өөр өгөөжтэй хамгийн олонд хүрэх боломжтой баг гэж үзэж Фулэн багийг бол одоо сонгон шалгаруулж ажилласан. Ингэхдээ хуулийн дагуу дээрээс нь засгийн газрын тогтоолтой хийж хэрэгжүүлсэн. Тэгээ 215 сая хүнд хүрсэн. Ингэж хүрэхдээ энэний үр дүнд бол аялал жуулчлал илүү тэлсэн буюу 1.6 тэрбум төгрөгийн эргэлт бий болсон. Дахиад би хэлье. Нэг удаагийн нэвтрүүлэг, нэг удаагийн одоо CNN-ийн ярилцлагаар бид нар усаа сурталчлахгүй урт хугацааны тогтвортой сурталчилгаа хийжээж Монгол улсыг хүмүүс сонирхож ирнэ гэж үзэж байгаа. Багийн зүгээс арбитрийн шухад Монгол засгийн газрыг өгсөн багш гэрээний үлдэгдэл төлөвлөв. Энэ одоо яг юу болсон юм бол? За яг энэ асуултыг бол миний хувьд одоо хариулах үнэхээр боломжгүй байна. Яагаад тэгэхээр засгийн газрын гишүүд энэ дээр одоо яг ямар шийдвэр гарсныг бол мэдэхгүй байна. Гэхдээ би түрүүн хэлсэнчлэн альва тохиолдолд гэрээ контракт хийсэн бол энийгээ бид нар хүндэтгэлтэй хандаж энэндээ бид нар одоо гэрээл бол гэрээтэй энийхээ үр дүнд бид нар үр дүнгээ гаргаж авч байгаа бол буцаад энэндээ тарсан төлбөр мөнгө төлөх ёстой. Одоо өдрийн спортыг хөгжүүлэх төрийн бас байгууллагаар та нөгөө нөхрийнхөө эзэмшдэг төрийн бас байгууллагаар мөнгө шилжүүлсэн шүү дээ. Тэр мөнгө одоо яг юу болсон бэ? За нэгдүгээрт альва нэг төрийн бус байгууллагыг нэг хүн эзэмшдэггүй байгаа. Хоёрдугаарт би энэ дээр маш олон тайлбар хийсэн. За намайг яасан бол байж байгаарай. За намайг сайд байхаас үл хамааралтайгаар манай гэр бүл болвол сүүлийн 20 жил спортыг дэмжиж ирсэн. За та бүхэн мэдж байгаа бол бид нар Олимп гээд одоо спортын сургууль бий болгосон. Энэ Олимп сургуульд бол одоо чөлөөт бүгчүүд үндэсний бүхний тамирчдыг бид нар үн төлбөргүй амьдруулж үн төлбөргүй сургадаг байсан. За одоо маш олон бас аваргууд эндээс төрсэн байдаг. Тэгэхээр бид нар бол спорт гэдэг зүйлд бол хүн сэтгэлтэй хүн л дэмжлэг үзүүлдэг. Яг энэ утгаараа хин ч e-спортыг сонирхдаггүй байх үед манай нөхөр e-спортын холбоог хүмүүстэй нийлж Монголд үүсгэжсэн бол үүсгэн байгуулж исэн. Үндсэн үйл ажиллагаанд бол огт ордоггүй. Өнөөдөр манай нөхрийн холбооны гишүүн бас биш. Нөгөө талдаа e-спортын холбооны залуучууд өөрсдийн хүсэлтээр Монголын шигшээ багт орё гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу бид нар шигшээ багт оруулсан. За шигшээ багт орсноор тамирчдад ямар боломж олддгоо гэхээр сар болгон шигшээ багийн тамирчдад цалин авах боломж олгогддог.
Хоёрдугаарт олон улсын томоохон тэмцээн уралдаанд орох юм бол тухайн тэмцээн уралдаанд орох зардлыг даах боломж олддог. За гэрээ хийж энийгээ бие тамир спортын хороо тухайн холбоогоор дамжуулан шууд нэг тамирчинтай хийж болохгүй учраас мэрэгжлийн холбоогоор дамжуулан тухайн клуб тамирчтай ажилдаг. За энэ ч утгаараа гэрээ байгуулж энэ гэрээн дээр ямар зүйл байсан бэхээр нэгдүгээрт тамирчдын цалин хэдэн төгрөг олгох юм. Дасгалжуулагчид хэдэн төгрөг олгох юм. Хоёрдугаарт олон улсын тэмцээн наадамд оролцох юм бол ямар хэмжээний санхүүжилт авах вэ гэдэг юм гэрээ хийсэн байсан. Энэ гэрээг гаргаж ирээд олгогдоогүй санхүүжилтийг олгосон мэтээр одоо хэвлэл мэдээлэл байгууллагад 60 сая төгрөгийн гэрээ байгуулад энэ чинь ингээд нэгдүгээрт бол бие тамир спортын хороо энийг хэрэгжүүлдэг. Би бол тэнд байж байгаа буюу сайд бол юу хийдгүү гэхээр шигшээ багт орох багуудыг сонгон шалгаруулдаг. Шигшээ багийн гэрээг байгуулах төсвийг баталж өгдөг. Шигшээ багтай гэрээ байгуулах зөвшөөрлийг олгодог. Ийм л зүйл байсан. Тэгэхээр тухайн гэрээн дээр хэрвээ олон улсын тэмцээн наадамд оролцох юм бол та ийм төгрөгийн санхүүжилт авах боломжтой шүү гэсэн гэрээ байгуулсан гэрээг гаргаж ирээд олгосон мэтээр одоо хэвлэл мэдээлэл байгуулгаар ташаа мэдээ явсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар та бүхэн очоод одоо тэр e-спортын холбоотой ярих юм бол залуучууд маань 8 орчим сая төгрөгийн цалин эхний сарда авсан энүүнийгээ сайн үсийн аян зарцуулнаа гэдгээ тодорхойлсон. Энээс хойш энэ шигшээ багийн тамирчид буюу e-спортын тамирчид ямар нэгэн цалин мөнгө аваагүй мөн одоо олон улсын тэмцээнд оролцох байсан 60 сая төгрөгийнхаа санхүүжилтийг энэ залуучууд болон энэ спорт холбоо аваагүй.